Хаан банк болон тогтвортой ноос ноолуурын эвсэл хамтран бүтээв. Сайн байцгаана уу? Энэхүү хичээлээр бид гинтийн зардалд зориулж мөнгөө хадгалах зөвлөмжийг авч үзье. Өөрөөр хэлбэл би энийг томьёолохдоо багаас эхэлж том түр гэж томьёолж байгаа. Санхүүгийн хүндрэлд орохоос сэргийлэх гинтийн зардалд зориулж мөнгө хадгалах дараах зөвлөмжүүдийг танд хүргэе. Бид бүхэнд гинтийн явдал маш их тохиолддог. Өвчин тусч магадгүй, машин тоног хөрөмжчин эвдэрч магадгүй, бизнесийн орлогочин доголдож магадгүй, ган гачиг, ургац алдах гих мэт асуудлууд байнга гардаг. Тэр үед та сандрахгүй, өндөр хүүтэй зээл авахгүй, амьдралаа доктортой хадгалж чадах уу? Та энэ асуултанд үгүй. Эсвэл хариулж мэдэхгүй байгаа тохиолдолд яаралтай үед зориулж мөнгө хадгалах, өөрөө өөрийгөө эрсдлээс хамгаалах энгийн аргуудыг танд санал болгоё. Энэ бол яаралтай сан буюу гинтийн зардалд зориулж хадгаламж үүсгэх арга. Яагаад яаралтай гэж нэрлсэн гэхлээр яаралтай сан дараах боломжуудыг танд олгодог гэсэн үг. Эхнийх нь гинтийн асуудал гарвал та сандрах шаардлагагүй болно гэсэн үг. Хоёрдугаар та өндөр хүүтэй зээлийг яаран авахгүй байж болно. Гуравдугаар таны гэр бүл, бизнес, санхүүгийн харьцангуй баталгаатай болно гэсэн үг. Яаралтай сан үүсгэх энгийн аргыг бодит жишээнүүдийн хамтаар танд танилцуулъя. Яаралтай сан үүсгэх эхний арга бол хадгаламжийн зорилгоо тодорхойлох арга гэж тайлбарлаж болно. Жишээ нь Малчин Баяр гэдэг хүн бай. Өвлийн бэлтгэлдээ зориулаад сая 800 мянган төгрөгийг хадгалах зорилго тавиад өдөр болгон 10 мянган төгрөг хадгалж эхэлсэн. 1 сарын дараа 300 мянган төгрөг, 6 сарын дараа сая 800 мянган төгрөгтэй болсон. Өөрөөр хэлбэл тодорхой зорилготой хадгаламжтай болсноороо Баяр өвөлдөө малдаа өвсдөжэл авах, өвлийн бэлтгэлээ хийх мөнгөтэй болсон гэсэн үг. Тэгэхээр та өөртөө 3-6 сарын амьдралдаа зайлшгүй зардлыг чинь нөхөх мөнгийг хадгалах зорилго тавиарай. За хоёрдугаар арга нь болохоор орлогынхоо тодорхой хувийг яаралтай санд заавал зориулж хадгалж авах хэрэгтэй. Гэр бүлээрээ бизнес эрхэлдэг Инхээ гэдэг хүн бай гэж бод. Инхээ сар бүр 3 сая төгрөгийн орлоготой. Тэрээр орлогынхоо 10%-ийг яаралтай санд буюу 300 мянган төгрөгийг хадгалж эхэлсэн. Ингэснээрээ Инхээ 6 сарын дараа гэхэд сая 800 мянган төгрөгтэй болсон бөгөөд энэхүү сая 800 мянган төгрөгөө гинтийн зардлуудад зарцуулах боломжтой болж ирнэ гэсэн үг. Тэгэхээр та Инхээгийн кейсэн дээрээс харахад та ер нь орлогынхоо хэдэн хувийг хуримтлуулж эхлэх боломжтой вэ гэж бодож байгаарай. Магадгүй бид нэр орлогынхоо 10-аас 20%-ийг сар бүр хадгалаад авах юм бол түүнийгээ гинтийн яаралтай санд зарцуулах боломжтой болж ирнэ гэсэн үг. За 3 дахь зөвлөмж маань бол хадгаламжаа болж өгвөл тусад нь байлгаарай. Жижиглэн худалдааны бизнес эрхэлдэг лангуу түрээсэлдэг Ариуна гэдэг хүн бай гэж бодъё. Ариуна лангууны түрээсийн мөнгөө 6 сараар урьдчилж төлөхөд гинтийн мөнгөний шаардлага гарсан. Хэрвээ одоо байгаа мөнгөө түрээсэндээ өгөх юм бол бараа татаа авах мөнгөгүй болох учраас өндөр хүүтэй зээл авах болно гэсэн үг. Тиймээс Ариуна яаралтай сан үүсгэхээр шийдсэн. Яаралтай сангаа борлуулалтын орлого хүлээн авдаг данснасаа тусдаа данс нээж хадгалснараа түрээсийн урьдчилгаагаа санаа зовох зүйлгүйгээр төлөх боломжтой болж ирж байна гэсэн үг. Яаралтай үе зориулсан мөнгө өдөр тутмынхаа мөнгөтэй битгий хойлоорой тусад нь хадгалах хэрэгтэй шүү гэдгийг Ариунагийн жишээнээс харж болох нь байна. За 4 дахь зүйл маань бол аюулгүй найдвартайгаар хадгалах. Тариаланч Даваа гэдэг хүн бай гэж бод. Даваа сайн сортын үр авах шаардлагатай болсон ч тэрээр яаралтай мөнгөн сан байхгүй байлаа. Тэрээр өндөр хүүтэй зээл авахын оронд яаралтай сан бий болохоо шийдэж сарынхаа орлогын тодорхой хувийг банкнд тусдаа данс нээж түүндээ хадгалж эхэлсэн. Хагас жилийн дараа түүний өөрийн хуримтлуулсан хадгаламжаа ашиглаад чанартай өр авч дараагийн үйлрэлд илүү их ургац авсан. Тэгэхээр Даваагийн кейснээс бид харах юм бол банкнд эсвэл гэртээ тусад нь хадгалж эхэлвэл яаралтай үед хялбархан хэрэглэх боломжтой гэдгийг харж болно гэсэн үг. За 5 дахь арга нь болохоор илүү зардлуудаа таньж хэмнэх. Малчин Гана гэдэг хүн бай гэж бодъё. Тэрээр шинэ гар авц авах гэж байсан боловч өөрөөсөө асуусан. Надад үнэхээр хэрэгтэй юу? Харин энэ нуцыг авч ирснийхээ оронд энэ мөнгөө хуримтлуулад 6 сарын дараа сүү боловсруулах өөр тоног төхөөрөмж худалдаад аваад эхэлсэн. Тэгэхээр Ганагийн кейсэн дээрээс харах юм бол бид альва худалдаа авалт хийх юм ер нь эргцүүлж бодох хэрэгтэй. Энэ үнэхээр шаардлагатай юу? Хэрэгцээгүй худалдаа авалтаа багасгаснараа бид чухал зүйл зарцуулах боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр энэ 5 аргыг та бүхэн өөрсдөө хэрэгжүүлээд үзээрэй.
Нэг дахь арга маань болохоор хадгаламжийн зорилгоо тодорхойлох. Хоёр дахь арга маань болохоор орлогынхоо тодорхой хувийг яаралтай санд зарцуулж байх. Гурав дахь хадгаламжаа тусад нь байлгаарай. Хувийн хадгаламж, бизнесийн хадгаламж, яаралтай сангийн хадгаламж гэх тусад нь байлгаарай. Дөрөвдүгээрт илүү аюулгүй найдвартайгаар хадгалаарай. Тавдугаарт илүү зардлуудаа таньж хэмнээрэй. Өнөөдрөөс эхэлж бага мөнгө хадгалснаар таны ирээдүй баталгаажна гэсэн үг. Та яаралтай үед мөнгөгүй болохоос сэргийлэхийн тулд өнөөдрөөс яг одоо хадгалж эхлээрэй.